Хай, хөрөнгө оруулагч Тэмүүлэн байна. За намайг хөрөнгө оруулагч гэд өөрийгөө танилцуулахаар хүмүүс яг Shark Tank дээр гардаг шиг гой зангаа зүүлсэн, костюм бижиг хүмүүсэн тэр бомтон гэж толгойдоо бодоод байдаг. Ер нь тэр бомтон хүн хөрөнгө оруулагч байх хэвээр. Хөрөнгө оруулагч хүн ер нь аяг сая доллартай байх хэвээр, их мөнгөтэй байх хэвээр гэсэн тийм нийтлэг ойлголт байдаг. Юу гэх гээд байна гэхээр хөрөнгө оруулагч болохын тулд сая доллар хэрэггүй, мэдээлэлд орхон байх хэрэггүй, ямар нэгэн тусгай мэрэгчлээ байх хэрэггүй. $100 байхад $100 хөрөнгөний захлаад хөрөнгө орууллаа, та хөрөнгө оруулагч болсон гэсэн үг. Хай, хөрөнгө оруулагч Тэмүүлэн байна. Та манай MoneyWise Master Channel-ыг дагаагүй бол дагаарай, subscribe хийгээрэй, хэрэгтэй хүнд цааш нь дүүгээрэй. Оронд нь та бүхэндээ би хэрэгтэй гоё видеог хүргэж явах болно. За ингээд өнөөдрийн дугаараар та бүхэнтэйгээ би 26 оны өөрийнхөө хөрөнгө оруулалтын багцын тухай ярилцъя гэж бодлоо. Хүмүүс их сонирхоод байдаг юм лээ. Ингээд let's talk about money. За юуны түрүү хэлсэлчлэн хөрөнгө оруулалт гэж ярихаар их мөнгөтэй, мэдээлэлд орхон, одоо тусгай мэргэжилтэй өндөр бостой хүн гэж боддоод байдаг. За тэрийг яг одоо бодлосоо авч хаях хэрэгтэй. За тэрний оронд яг миний одоо энэ ярьж байгаа одоо намайг бодолдоо шингээх хэрэгтэй. За хөрөнгө оруулалт гэдэг хүн бол тогтмол тодорхой хэмжээгээр хөрөнгөний зах зээлд хөрөнгө оруулдаг, төрийн санд хөрөнгө оруулдаг, өөртөө хөрөнгө оруулдаг, эрүүл мэндэд хөрөнгө оруулдаг, Америк, Швейцарын, Германы, одоо Японы, Хонконгийн хөрөнгөний зах зээлд мөнгөө оруулж өсгөдөг. Одоо яг над чиг ийм хувц өмссөн, над чиг ийм царайтай хүн байж болох нэ. За энийг танаа хадгалаад аваарай. Тэгэхээс бол зангаатай, тэгээ тим амир мөнгөтэй, тим амир босралтай, тим амир одоо мэдээлэлд орхон хүмүүс байх албагүй шүү. За тэгээд тэрнээс гадна намайг хүмүүс баян харагдахгүй байна, баян үнээс зүлгээ авъя гэж ярьдаг. За баярлалаа, баян харагдахгүй байвал бас их болж байна. Яг тэгэхээр хөрөнгө оруулалт нь ер нь ингээд хөрөнгөтэй болно гэдэг нь баян харагдахтай гол нь биш, хамгийн гол нь баян болохтой байдаг юм аа. Тэгээд тийм болохоор би хөрөнгө оруулж чадаад байгаа учраас та бүхэн чи ч гэсэн хөрөнгө оруулж чадна гэж би бүрэн итгэлтэй байгаа. Тэгээд миний хөрөнгө оруулалтад анхаарлаа хандуулъя. За би та бүхэнтэйгээ өөрийнхөө 26 оны хөрөнгө оруулалтыг 4 хэсэгт хувааж ярилцмаар байна. За нэгдүгürt нь болонгууд санхүүгийн хөрөнгө оруулалт, хоёрдугаарт нь эрүүл мэндийн хөрөнгө оруулалт, гуравдугаарт нь болонгууд сэтгэл зүрхний эрүүл мэнд, за дөрөвдүгээрт нь болонгууд ах トゥ хамаатан садан найз нөхдийн хөрөнгө оруулалтын тухай ярилцъя гэж бодлоо. Let's dive in. За нэгдүгürt нь санхүүгийн хөрөнгө оруулалт. За миний хамгийн уйдгартай тийм кул биш хөрөнгө оруулалтын нэг нь санхүүгийн хөрөнгө оруулалт. За би яагаад уйдгартай гэж хэлж яах гэхээр угаасаа уйдгартай байх учиртай. За яагаад тэгэхээр олон судалгаа шинжилгээ тийм үр дүнгууд байдаг. Эмэгтэй эрэгтэй хүний одоо хөрөнгө оруулалтын тал дээр зан үйл, эрэгтэй хүмүүс юу яаж хөрөнгө оруулалт, эмэгтэй хүмүүс юу хөрөнгө оруулалтыг юу гэж хавдаг гэдэг тийм behavior зан үлийн тийм судалгаа шинжилгээ дүнгууд байдаг. За тэрэн дээр юу гэж хардаг вэ гэхээр товчхондоо эрэгтэй хүмүүс бол ерөнхийдөө их азан дуртай тийм эрсдэлтэй хөрөнгө оруулалтыг хийдэг, хөрөнгө оруулалтыг сонирхдаг гэж гарсан байдаг. За эмэгтэй хүмүүс нөгөө талаасаа болонгууд ер нь их болгоомжтой баг хөрөнгө оруулалт гэдгийг хийдэггүй. Тэр утгаараа ер нь бол хөрөнгө оруулалтыг сонирхдаггүй гэдэг тийм судалгаа гарсан байдаг. За тэгэхээр урт хугацааны хөрөнгө оруулагч бол ер нь яг энэ хоёрын гол байх хэвээр. Одоо нэг нь жоохон сонирхдаг юм шиг, сонирхдаггүй юм шиг ингэ дунд нь жоохон секси биш, кул биш, одоо жоохон тийм уйдгартай, тийм хүндний сонирхол татхааргүй тийм байх хэвээр. За Warren Buffett ч гэсэн хэлсэн байдаг. За хөрөнгө оруулалт гэдэг бол маш урт хугацааны асуудал юм аа. Урт хугацааны зүйл байх хэвээр. Та хөрөнгө оруулалаа гэхэд 50 жил унтаад босоод ир тэгээд дараа нь та баян болсноо мэдэх болно гэж тэгж хэлсэн байдаг. За миний хөрөнгө оруулалт ерөөсө 4 юмнаас бүтдэг. За нэгдүгürt нь болонгууд надаа 2 ETF байдаг. MSCI World гэдэг iShares гэдэг компаниас гарсан MSCI World гэдэг ETF байгаа. За хоёрдугаарт нь болонгууд Schwab Dividend Equity гэж ETF байдаг. За тэр нь болохоор миний бүх хөрөнгө оруулалтын 65% нь хоёрхан ETF-с бүтдэг. За 35% нь мэдээж биткойн байгаа. За тэрээс гадна мэдээж хувийн тэтгэврийн санд сар болгон одоо тогтмол хамгийн дээдлийн үнийн дүнгээр хөрөнгө оруулдаг. За тэр оруулсан хөрөнгө оруулалт маань дэлхийн ETF руу бас ингээд хөрөнгө оруулалтад явж идэг. За тэрнээс гадна мэдээж би 2 хүүхэдтэй бас investment account данс нээсэн. Тэгээд тэрэндээ сар болгон тогтмол мөнгө хийгээд тэгээд 18 хөрөнгөд одоо насан туршид ингээд мөнгөний цааш нь одоо өгөх зорилгоор тийм 2 одоо тийм аккаунт байдаг. За мэдээж тэрнээс гадна шүн амар унтахын тулд emergency fund буюу гинтийн үед хэрэг болох тийм бэлэн мөнгө хадгалж идэг. За тэр нь одоо манай гэр бүлийн 3 сарын тогтмол зарлалтай дүүцгөөд тийм хэмжээний бэлэн мөнгө банкнд ингээ бэлэн байж идэг. За тэгээд тэр нь ямар очтой мөнгө гэхээр ямар нэгэн үед гинтийн мөнгө хэрэг болсон үед хурдан гаргаж авахар тийм зорилттой мөнгө байдаг. За миний 26 оны санхүүгийн хөрөнгө оруулалт ингээл болоо. За миний хөрөнгө оруулалтууд бүгдээр автоматар явж идэг. За би хөрөнгө оруулалтуудаа 2-3 сард нэг удаа орж хөрөнгө оруулалтуудаа харна. За яаж юу хийж юу өсч үү. Тэгэл хаагаал тэгээд мартчихна. Ингээд харахад өөдөртэй байгааз. Угаасаа өөдөртэй байх ч ёстой. За тэгэхгүй бол ихэнх хүмүүс ийм ч хувьцаа алж гин, ийм ч coin алж гин гэл янз бүрийн юм руу ингээ өсчээл ямар ч стратеги байхгүй, ямар нэгэн төлөвлөгөө байхгүй, хамаг мөнгөө нэг газар ингээ авч хийгээд тэгээд дараа нь хамаг мөнгөө алдчихдаг.
ямар нэг эрсдэлтэй ингээд хөрөнгө оруулалт хийгээд алдчихдаг. Тэгээд дараагаар нь жон хийгээд хөрөнгөний зах зээл гэдэг чинь юм казино шиг юм биш дээ гээл тэгээд идэг. Тийм бишээ. Хамгийн гол нь урт хугацааны хөрөнгө оруулагч бол маш тайван, төлөвлөгөөтэй, стратегтэй тэгээд урт хугацаанд хөрөнгө оруулдаг хүн байд юм аа. За хөрөнгө оруулалт гэхэр мэдээж дандаа мөнгө байх албагүй. За бас эрүүл мэнд байх хэрэгтэй. За манай гэр бүл миний хувьд бол 2026 онд бол эрүүл мэндтэй хөрөнгө оруулах гэдэг бол маш том одоо тийм зорилго тавьсан байгаа. За тэгээ манай гэр бүлийн хувьд эрүүл чанартай хоол хүнс хэрэглэдэг, цагтаа унддаг, чанартай унддаг, дасгал хөдөлгөөн байнга хийдэг, байнгын алхдаг одоо тийм байгаа. За тэгээд 2026 оны миний эрүүл мэндийн багцад юу орсон байна бүгдээр харцгаая. За нэгдүгürt нь болонгууд хоол хүнс, за чанартай хоол хүнсийг идэх хэрэгтэй гэж бүгдээр ярьдаг. Тэгээд хамгийн гол нь хүмүүсийн анзаардаг нэг юм нь чанартайгаас гадна маш олон төрлийн хүнд хэрэгтэй эрдэс бодиттой хоол хүнсийг тааруулж их идэхгүйгээр байх нь чухал байдаг юм аа. За хоёрдугаарт нь болонгууд дасгал хөдөлгөөн. За миний хувьд бол 2026 онд 3 удаа одоо жимд явдаг. За 2 удаа, нэгээс 2 удаа цагс тоглодог. За тэгээд орой болгон 45-аас цагийн одоо хугацаатай алхалт хийдэг байгаа шүү. Тэр нь бол маш эрүүл мэндэд тустай. За 3 дугаарт нь болонгууд 1 цагт унтах. За миний хувьд 2026 оны хөрөнгө оруулалтын маань багцад 1 цаг одоо 1 цагт унтах, зөв цагт унтах, тэгээд зөв унтах гэдэг юм маш чухал байгаа. За манай гэр бүл ерөнхийдөө нэг 8:30-аас 9-ийн хооронд унтдаг байгаа. За би бол заримдаа 10 хүрдэг. За тэгээд 1 цагт унтнаа чанартай одоо унталтыг авна гэдэг маань эрүүл байх одоо хамгийн одоо чухал нэг үндэс болдог. За миний 2026 оны хөрөнгө оруулалтын 3 дахь багц нь болохоор сэтгэл зүрхний хөрөнгө оруулалт. 2026 онд би сэтгэл зүрх, ерөн сэтгэл зүйн эрүүл мэнд маш их анхаарал хандуулж байгаа. За тэгээд одоогийн байдлаар би сэтгэл зүйчтэй ярилцдаг, одоо сэтгэл зүйн эрүүл мэндэд одоо зүрхээ эрүүл байлгах, өөрийгөө хайрлах, өөртөө талархах, юмд талархах, тэг уургүй байх, ер нь стрессгүй байх гэдэг юм бидний нэг анзаардгүй хэрнээ амьдралд маш том импакт одоо маш томоор нөлөөлж идэг тийм одоо эрүүл мэнд гэдэг. Тийм учраас 2026 онд би тэр эрүүл мэндэд анхаарах шийдсэн. Тэгээд ер нь сэтгэл зүйн эрүүл мэнд өөртөө хайртай байна, ер нь талархаж явна, ер нь стрессгүй байна гэдэг юм ойлгодгүй байж байгаа. Одооноос ойлгож эхэлж байгаа, өөртөө хайртай болж байгаа, ер нь өөрийгөө уучлж байгаа, ер нь хүмүүсийг уучлж сурж байгаа. Тэгээд энэ бүхнийг ер нь ингээд тоохгүй, анзаарахгүй ингээд яваад ах юм бол улам л өөрийгөө шатааж ийн, улам л өөрийгөө ер нь байхгүй болгож байна гэсэн үг шүү. За дөрөвдүгürt нь миний хамгийн одоо муу хөрөнгө оруулалт багц бол ах トゥ хамаатан садан, найз нөхөд ер нь харилцаан дээр маш муу хөрөнгө оруулж байгаа. Тийм учраас би 2026 онд энэ багцыг нэлээд дээгүүр бичсэн байгаа. Энэ одоо хөрөнгө оруулалтын дээр нэлээд ажиллана, нэлээд сэтгэл зүрхээ зориулна, нэлээд өөрийгөө дайчлана гэж бодож байгаа. За хүн бол сүргийн амьтан, хүн ганцаараа амьдрах боломжгүй. Тийм учраас найз нөхөд ах トゥ хамаатан садан ер нь хүрээлэн байгаа орчин маш чухал байдаг учраас энэ бол 26 онд хийх миний хөрөнгө оруулалтын нэг чухал багц юм аа. За тэгээд миний 2026 оны хөрөнгө оруулалтыг ийм дөрвөн багц байна. Нэгдүгürt нь санхүүгийн багц, эрүүл мэнд, сэтгэл зүй, сэтгэл зүрх, дөрөвдүгürt нь харилцааны юм багцуд байна. За тэгээд ер нь хөрөнгө оруулалт гэхээр заавал мөнгө байх албагүй, заавал нэг юм стресстэй байх албагүй. Хамгийн гол нь хөрөнгө оруулалт гэдэг бол тэгээ уйдгартай байх хэрэгтэй. Ялангуяа санхүүгийн хөрөнгө оруулалт уйдгартай байх хэрэгтэй. Удаан хугацааны хөрөнгө оруулалт бол удаан хугацаанд органикаар юм өсөж явах хэрэгтэй. Тэр хугацаанд бас мэдээж эрүүл мэнд, сэтгцэн эрүүл мэнд, бие махбодын эрүүл мэнд те зөв хооллолт, зөв унталт, одоо харилцаан дээр ч гэсэн бас бүгд гоё жигдхэн ингээд баланслж явах хэрэгтэй байдгаа. Тэгээд тэгжээж мэдээж амжилтанд хүрнэ, баян болно, гоё амьдрна. Тэгээд та бүхэн ч гэсэн энийг тунгаан бодоорой. Ямар нэгэн миний мэдхгүй өөр хөрөнгө оруулалтууд ямар нэг юм байвал комент хэсэгт бичээрэй. Би бүгдийг нь уншина, хариу өгдөг байгаа. Тэгээд энэ хүртэл та бүхэндээ хамт байсан, сонссон, үзсэн, бодлогоширсан, эргцүүлэн бодсон та бүхэндээ баярлалаа. Ингээд дараа уулзлаа. Түр